Есүс Галил нуурын шуургыг намдаасны дараа нуурыг гатлан ирэг дээр ирээд жүтгэрт эзэмдүүлсэн нэгэн залууг чөлөөлдөг. Библиэлд тэр залуугийн талаар дүрслэхдээ тэр хүн удаан хугацааны турш хувцс хунаргүй байж орон байранд бус харин булшны агууд оргондог байв гэсэн. Нутгийн иргэд түүнийг гинжлэн дөнгөөлж харуул хяналтдор байлгадаг боловч тэр залуу гинж дөнгөө тасар татан хайж зүхтаж чахдаг байжээ. Энэ түүхийг товчлуул Есүс тэр залуугаас жүтгрүүдийг хөөж тал дээр бэлчиж байсан гахаан сүрэг рүү орохыг тушаасанд гахаан сүрэг их зэргээс нуурт унаж живцгээс юм. Энэ бүхнийг харж байсан гахаачд болсон явдлын талаар нутгийнхандаа хэлэхээр яаравчлав. Тосгоныхон болсон явдлыг харахаар ирэх үед нөгөө жүтгэрт эзэмдүүлж байсан залуу Есүсийн хөлд сөхрөн суугаад хувцаслан эрүүл саруул ухаантай болсон байхыг харцгаав. Гэтэл гинтэл үлэмжийн их айдас давцсан тосгоны хүмүүс Есүсийг тэр газраас явахыг гуйцгаав. Харин эдгэрсэн залуу Есүстэй хамт явахыг гуйсан боловч Есүс түнд гэртээ харь, Бурхан чамд ямар агуу зүйл хийж өгснийг яар гэж айлтжээ. Та магадгүй тэр залуу энэ талаар гэрээхэндээ яаран хэлэх хэрэг байна уу да? Тэртээ тэргүй өөрчлөгдсөнийг нь хүмүүс хараад мэдэх байсан мэт гэж бодож болох юм. Энэ үнэнлэтэй. Гэхдээ түүний талаар бусдад хэлэх хамгийн ихний хүн нь тэр залуу өөрөө л хэлсэн юм. Хэрвээ би лав тэндээсэн бол оройн хоолой идэхээр ширээ тойрон суухдаа түүний түүхийг өөрөөс нь бүгдийг нь сонсохыг хүсэх байсан. Харин та яах байсан бэ? Та хизээ хамгийн сүүлд Бурхны хийсэн гайхалтай зүйлсийн талаар гэр бүлийнхэнтэйгээ дэлгэрэнгүй хуваалцсан бэ? Жишээлбэл замын төгжрлээс болж осолд орох шахсан ч Бурхан хамгаалсан талаар. Эсвэл хэдэн 7 хоногийн турш залбирсан залбирлынхаа хариуг авсан тухай гэх мэтчлэн. Магадгүй өнөө орой та гэртээ хараад Бурхан танд юу хийснийг яагаад ярьж болохгүй гэж таны гэрчлэлээр дамжуулан таны гэр бүл Бурханаар ивээгцэн гэдгээ мэдэж Бурханыг алдаршуулах болно. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг